туулайтай туулай. Эртний цагт нэгэн туулай шүн дундын үед худгийн дэрэгдүүр гүйж явжээ. Тэрээр худаг руу тонгоож хараад төөний ярал нэг том дугаарх шарын байхыг харав. Ууган энэ усанд туссан сарны дүрс байсан боловч өнөөх туулай түүнийг бяцлаг гэж боджээ. Худгийн бариулаас 2% өлхөөстэй байсан бөгөөд нэгэн дээр нөгөө нь тэртээ дор худгийн ярал байлаа. Туулай худагны дээр байсан ховинд үсрэн ороход доор байсан ховин дээшээ гарч ирж харин туулайтай ховин доош ус руу орлоо. Гэвч тэнд ямар бяцлаг байх билээ? Туулай буцаж дээш гарах аргагүй болсон тул чанга гихч нь уйлж гарлаа. Гэтэл худгийн дэрэгдүүр өнгөрч явсан өнөгт хүнийг сонсоод гүйж ирэв. Хүй туулай, чи юунд уйлаа вэ? Гэхэд туулай, эрхэн мөн үгүй. Би баярлсандаа уйлж байна. Би эндээс том бяцлаг олсон юм. Гэвч түүгээрээ хэнийг ч дальж чадахгүй дээ. Харамсаад уйлж байна. Харин та наашаа орж ирээд жаахан ч гэсэн бяцлаг идэхгүй юу гэж туулай хэлв. Тэгтэл өнөг "Өө, тэгэлгүй яах вэ?" гэж хэлээд өнөг бас л ховинд өсрөн орлоо. Өнөг туулайнаас том хүнд тул тэр дороо л доош унаж харин туулай дээш гарчлжээ. Энэ хооронд өнөг заашгүй бүх бяцлагийг би ганцаараа итгэнэ гэж бодон баярлжээ. Тэгээд туулайнд хандан нэгэн дор байхад нөгөөдгөн дээр байхаас өөр аргагүй юм байна өө гэж ашхарав. Тэгтэл туулай хариуд нь "Харин тийм ээ. Гэвч та тэнд хэн нэгнийг эртэл удаан л хүлээх байх та" гэж хэлээд хувингаас эсрэн гараад гэрийн зүггүй оджээ.